За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн Xiaomi-гийн түүх нэвтрүүлгийг маань эхлэх бэлэн боллоо. За энэ хүн нэвтрүүлгийг ганц миний бие болон Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид хүн бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе гэнэ. За баярлалаа. За та энэ хүн нэвтрүүлгийг NTV телевизээр болон одон өндөр радио 83.3 107 гэсэн хостолгоор хүлээн аван сонсож байгаа. За энэ хүн нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр ногоон ирээдүг хөгжүүлийн урайтай MMS компани болон за Монгол хүнд шинэ машин урайтай сайн моторсын хамт олон маань ивент итгэн ажиллаж байна. За Xiaomi-гийн түүх. За Xiaomi-гийн түүх. Өнөөдрийн сэдэв болохоор Таншинхуа буюу Xiaomi-гийн хамгийн анхны хаан те. Энэ хаанаас өмнөх 1000 жил гэсэн багцаалсан тоогоор те эхэлж байгаа сэдвтэй байгаамаа. За шалтгаан нь юу вэ гэхлээр бид өмнөх дугаар 63 те дугаар хүннүүгийн түүхийг үзсэн. За хүннүүгийн хүчрхэг дайн тулаан, олон ангитай кино шиг те. Энэхүү үйл явдлууд болвол мэдээж маш гайхалтай үйл явдлууд болж байгаа. За тэгэхээр яг Монголын түүхийг ерөнхийд нь бүгдлээр нь хараад үзэх юм бол те 10 жилийн сургуулийн сургалтууд эсвэл одоо яг түүхийг сонирхон судалж байгаа хүмүүс энэ бүх зүйлүүд ингээ хараад нэгтгээд үзэх юм бол маш олон хүнээс би сонсч байсан. Энэ нь юу вэ гэхлээр ер нь хүннүүгийн түүх. Ялангуяа модон шаньюгийн түүхийг мэдчихэдэг те. Гэтэл ингээд модон шаньюгийн ингээ 63 дугаарыг хүннүүгийн түүхийн 63 дугаар хийгээд эхлэхээр хүннүүгийн түүх өөрөө агуу юм байна гэдэг юм гараад ирнэ. Тэнд бид нар маш их зүйлсийг өргөсөн байх шүү. Яг үнэ. За тэгвэл гот одоо нийтдээ бас ингээд хүннүүгийн түүх ингээд гой юмнууд гараад эхлэнгуут чинь дараагийн төрт улсууд буюу хүннүүгээс залгамжилж гарч ирсэн Сиамби улс, Жужаан улс те, Төрөг улс, Уйгур, Хятад те эдгээр улсуудын түүхүүд бол нэг бүрхэг маягийн болоод эхэлдэг байхгүй юу? Ягаад гэвэл хүннүү тэгэн гутаа 13 дугаар зууны үеийн Чингис хаан гэл ингээл яваад эхэлдэг. Одоо магадгүй яг өнөөдрийн бидний сонсогч нар маань ч гэсэн нэрэл би хүннүүгийн модон шаньюг мэддэг, тэгснээр Чингис хааныг мэддэг. Таншинхуа гэж юу сонсоогүй нэр вэ те та бодож иж магадгүй тэгвэл та тайван байж болно. Ягаад гэвэл яг л нөгөө нэг бүгдээрээ л яг ингээд нэг ерөнхий мэдлэг гэх юм бол нэг иймэрхүү байгаад байгаа юм. За тийм учраас яг Xiaomi-гийн түүх гэдэг бол те бидний хувьд бол мартаж болохгүй түүхүүдийн бас нэг хэсэг юм аа. Эртний төрт улсуудын те түүхэн уламжлал яг залгамж холбоо энэ бүх зүйлүүд нь яваад байгаа гэсэн үг. За тэгэхээр Xiaomi гэдэг тодорхойлолтоо эхлээд нэг сайхан тодорхойлгоод өгч. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр Xiaomi гэдэг нэрэн доор ингээд төр тус байгуулагдаж байна те. Гэтэл энэ маань бол яг л нөгөө модон шаньюг үеэс тодорхой гарч ирсэн те Дунхүү гэдэг Овг аймгийн залгамж холбоо байгаа юм. За тэгэхээр одоо бид яг энийг ойлгоод явчих юм. За тэгэхээр Xiaomi-гийн төр улсын түүх бол мэдээж бүр модон шаньюг үед ч гэсэн яригдах ёстой. Тэрнээс өмнөх түүхэн үйл явдлууд нь ч гэсэн яригдах ёстой болчиход байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр нөгөө Таншинхуа буюу Xiaomi-гийн хамгийн анхны хаанаас өмнөх 1000 жил гэдэг байгаа нь иймэрхүү утга явдалтай байгаа юм. Тэгэхээр Таншинхуа хэдэн онд хаан суусан байх вэ? Таншинхуа болохоор яг 151 онд те 56 онд хаан ширээн сууж байгаа. Тэгэхээр одоо хүннүг Xiaomi-г хамгийн анх нэгтгсэн хаан байгаа даа байхгүй юу? Тэгэхээр энэ үйл явдал маань бас нэг зүйл болоод байгааз. Яг Умард хүннүү 93 онд мөхсөн гэж түүх сурвалжийн мэдээнүүдэд те ер нь бол байдаг. Тэгсэн мөртлөө ахаад нэг 60 жилийн түүх ингээ хоосон байгаа даа сте. Энэ үед бол яг Монгол нутагтаа яг Умард нутагтаа те хүннүүнөр байсан байгаа даа. 121 онд чинь Умард хүннүүгийн шанью те хан улсад илчилгээсэн гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд байгаад байгаа зүйл нь ер нь Xiaomi болон Умард хүннүүгийнх ингээ те аль нь ингээ Умард хүннүүг хяналтаа тогтоох гээд ингээ байж исэн. Харин Таншинхуа хүннүү одоо нэг Xiaomi-г ингээ нэгтгээд захирснаасаа хойшоогоо тэр чинь бүр 50 аймгийг захирч байгаа байхгүй. 50 аймгийг захираад 12 ингээд бүлэг болгоод те хүннүг нөө 24 аймагт хуваадаг гэсэн чинь энтэй адилхан 12 бүлэгт хуваангуудаа тэрдгээр ноёдуудаар дамжуулж ер нь бол Xiaomi-г нэгтгэж зангидсан байгаа байхгүй. За энэ үеэсээ эхлээд энэ одоо яг уугуул Монгол нутаг буюу Умард нутгийг бол тэр чигээр нь Xiaomi-гийн захиргаанд орж байгаа. За тэгэхээр яг өөрөөсөө Умард хүннүү 93 онд мөксөн үгүй юу гэдэг асуудал те бас л ингээд нэг яригдах ёстой. Одоо ер нь түүхчдийн судалгаа те шинэлэг одоо энэ судалгаанууд гарч ирэх ёстой болчиход байгаа байхгүй. Тийм учраас Xiaomi-гийн түүх бол үнэхээр сонирхолтой байхгүй. Ягаад гэвэл тэр 156 он Таншинхуа нэгтгэхэд гаргаад ирлээ шүү дээ те. Ингээ гаргаад ирснээсээ хойшоогоо 235 он хүртэл энэ түүхэн үйл явдлууд явж байгаа. За нэг 80 гаруй жилийн хугацааны түүх явж штэ. Яг Таншинхуагийн үед бол хамгийн хүчрхэг үедээ очсон. За ингэн гута цаашаага тэр хелием буюу одоо ингээд хүүхдүүдийнх нь үед нь ингээд ботрол явагдаад эхэлж байгаа. Тэгэхээр Таншинхуа бол Xiaomi-г нэгтгэж захирахыг нэлээд оролцсон тий. За энэ богинохон үйл ингээд гасж байгаа гал юм шиг дүрлзэд явчихж байгаа байхгүй. Ийм үйл явдал явж байгаа. Гэхдээ Xiaomi мөхснийхэн дараа Xiaomi-гийн угсааны бусад улс орнууд л яваад байгаа байхгүй. За тэгэхээр Xiaomi бол яг Монгол нутагт эртний нутагт оршин тогтножсэн төрөлт улсуудаас хоёрт нь гарч ирж байгааз. За гэтэл энэ нь угсаа гаруулын хувьд бол уугуул Монгол нутаг тий. Одоо энэ уугуул Монгол нутаг үүнээс гадна Төв Аз ингэж ярих юм уу та тий. Нүүлчдийг бол ерөнхийдөө 3 бүлэгт хуваадаг гэсэн байна.
Энэ гурван бүлгийнх нь нэг хэсгийг нь болохоор за яг газар нутгийн хувьд бол нэг баруун талаар нь гэдэг ойлгоод үзчихэ тий. За яг баруун хэсгээр болохоор Түрэг Хусааныхан гэж байгаа. За тэгээ Түрэг Хусааных нь яг төв хэсгээр болохоор Монгол Хусааных нь. Зүүн хэсгээр болохоор Манж хамниган тий. Одоо Манж Тунгус Хусааныхан гэж явчихж байгаа байхгүй. За эдгээр гурван том бүлэг үндэстэнгүүд бол ерөнхийдөө яг хилний бүлэгт бол алтан хилний бүлэг гэдэг энэ бүлэгт хуваагдаад явчихж байгаа. За тэгээд ер нь яг Монгол нутагт оршин тогтнож исэн эртний төр тусуудын түүхийг үзэх юм бол эдгээр улс орнууд те ээлж дараалан төр тулсаа байгуулж исэн энэхүү үйл явц явж байгаа. Энэ үйл явц дотор яг Монгол угсааны гэдэг дотор чинь Хүннү, Сямби, Жужаан ингээд үргэлжлэн явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас нэг сайн ойлгоо явуучих хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ нэрээ илүү тодорхойлоо явчихж байгаа байхгүй. Одоо бид нар хаа байсан тэр 2000 жил те 1000 жилийн өмнөх хүмүүс нь миний удам биш мөн гэж заргалтаад яах вэ те. Энд чи одоо Төв Азийн цээжин дээр байгаа энэ яг энэ уугуул Монгол нутаг дээр байгаа төр тулсуудын ээлжлэн гарч ир захирж байгаа ийм үед явагдаад байгаа шүү дээ те аймагуудын. За тэгэн гут чинь одоо нэг мэдээж нэг салбарлаж гарч ирж байгаа те Хүннүгийн 24 аймаг гэдэл ингээ явж байна. Саяны дээр Сямбигийн том 50 аймаг гэж явж байна те 12 хэсэгт хуваагдж байна. Энэ дотор чинь мэдээж нөгөө нэг Түрэг Хусаатангуудаа, Манж Тунгус Хусаатангуудаа бас дийлэнх болох те одоо Монгол Хусаатан энэ хүмүүсээ захираад явж байгаа байхгүй. Тэгэхээр Сямбиг бол ер нь маш олон эрдэмтэд те энэ бол яг Монгол Угсааны улсууд мөн гэдгийг бол нотолсон байдаг. Анхандаа бол Сямбиг бол анх ингээд түүхэн судалгаач нь өөр ингээд дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Энэ үедээ бол түүхчд ялангуяа одоо ингээд Европын түүхчд те үзэхдээ бол Сямбиг бол Манж хамниган Угсааны те Манж Тунгус Угсааны овг аймаг байх боломжтой гэж үзэжсэн бол сүүлдээ энэ явны явсаар гад хилний талаараа тэр амьдрал ахуйн талаараа түүхэн үйл явдлаараа бол энэ яалчгүй Монгол Угсааны те заламж холбоо болсон монголчуудын өвөг дээдс болсон овг аймаг муу юм байна гэдэг зүйл гарч иж байгаа байхгүй. За одоо хэдүүлээ энэ Сямбигийн түүхийг эхлэхэд ийм зүйл гараад ирэхээ. Энэ дотор бол одоо Сямби, Дунху, Муюн, Тоба тий гэх мэтэр ийм нэршлүүд гарч ирнэ. За энэ нэршлүүдийг ингээд сонсонгуу та бүх маань энэ ямар сонин нэршлүүд вэ гэж бодож магадгүй. Тэгэхээр одоо Сямбигийн түүх эхэлж байгаа энэ цаг хугацаанаасаа эхлээд ер нь бол эдгээрүүд бол бүгдээрээ эртний хятад сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэж үлдсэн мэдээж хятад тэмдэглэгээ ханзаар тэмдэглэсэн юм байгаа штэ. Тэгэхээр хятад эрдэмтэн хятад одоо төшмлүүд те эдгээрийн бичигдүүлсэн учраас тухайн улс орны тэр хилний аялга орсон байх магадлал өндөртэй юм аа. Харин яг Сямбичууд өөрсдөө яг хэрхэн юу гэж нэрлэдэг байсан бэ гэдэг нь болохоор тодорхойс аахгүй. Энэ нь өөрөөсөө түүхэн сурвалжуудад дурддаж үлдсэнгүү те Сямбичууд өөрсдөө ингэж нэрлэдэг байсан гэдэг юм байхгүй болчиход байна. Тэгэхээр энэ яваандаа ингээд мэдээж түүхэн сурвалж бол түүхэн судалгаа те түүхчдийн эрдэмтдийн маш олон одоо эрдэмтдийн ганцхан Монгол эрдэмтэд биш те гадна дотны эртний хятадын гэдэг ч юм уу одоо орчин цагийн хятад эрдэмтдийн Европын эрдэмтдийн те Монгол эрдэмтдийн гэл энэ бүх эрдэмтдийн судалгаанаас үзэхэд бол Сямбиг өөрсдөө яг юу гэж дууддаг байсан бэ гэдэг зүйл байхгүй байгаа. Тэгэхээр энэ нь бол ирээдүйд бас ингэж дууддаг байсан гэдэг нь тодорхой болоход бол нэлийн эргэлзээтэй байгааз. Тэгэхээр яалчгүй одоо энэ нэрээрээ дуудахаас өөр байхгүй одоо ингээд боломж байхгүй болчих жоохоо. Энэ нь өөрөө түүхийн шинжилгээ ухаанд нэрлэгдээд ингээд хөвшөөд явцсан зүйл болохоор саяны одоо нэг муюун те Тобо гэдэг эдгээр ингээд нэршлүүд ингээд явхаар та бүхэн маань ингээд ямар нэгэн байдлаар энэ ямар сонин хятад нэр вэ гэдэг ч юм уу энэ ямар сонин монгол үг биш вэ гэдэг ч юм уу энэ байдлаар нь бити бодороо гэж үзье. Сямби гэдэг нэрийг болохоор доктор Бацүрэнго бол Серби гэд ингээд бас ингээд хэлсэн байдаг буюу Сямби буюу Серби улс гэд ингээд судалгаанууд бас ингээд яваад байдаг. За одоо хоёулаа болохоор Монгол нутагт ингээд эрт цагаас оршин тогтнож исэн улсуудаас мэдээж Сямби бол Хүннүг залгамжилж гарч ирсэн улс юм байна. За тэгэхээр ер нь бол эртний төрт улс те Монгол нутагт оршин тогтнож илаа штэ. Энэ оршин тогтнож исэн улсуудаас ер нь эртний хятад улсад те хятадын төрт улсуудын түүхэн тэмдэглэгдэж үлдснээр бол эдгээр овг аймагуудыг бол маш олон янзаар нэрлэдэг байсан байгаа юм. Тэгэхээр Сямбигийн уугуул нутаг нь аль юм бэ гэдэг нэг зүйл гараад ирнэ. За мэдээж сая бол ингээл уугуул Монгол нутаг болон Хүннүгийн хуучин газар нутгийг бүгдийг эзэлсэн тий. Тэрнээс ч бас том газар нутгийг эзэлж ийсэн оргил үедээ. Гэтэл яг гарч ирсэн нутаг нь хаана юм бэ гэдэг нь сонирхол татах хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл түүхэн сурвалжид Хүннүгийн зүүн талд байна гэж заагаад өгсөн байдаг тий. Тэгэхээр Дунхугийн газар нутаг гэдэг бол тий дорн зүг одоо шар мөрний адгаас гэж байгаа байхгүй юу? Нунцян гол, сунгар мөрний бэлчэр, хой зүгт одоогийн Оросын холбооны улсын Чита мууж гэж байгаа байхгүй юу? Мужийн ингэдээ голын цаад би эргүүнээ мөрний их өмнө зүг болохоор цагаан хэрмийн бүсэд тулж
өрн зүгт болохоор Монгол улсын нутаг дорн хэсэг те энэ хэсгийг хамаарч байсан гэж байгаа. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол уугуул одоо Дунхуу нарын нутаг гэсэн үг байхгүй. За тэгэхээр би яагаад Сямби гэж хэлсэн гинт Дунхуу гэд болоо явчаа гэж бодоод үзье. Тэгвэл Дунхуу гэдэг бол Сямби нарын хамгийн том бүрдэл байхгүй. За тэгэхээр тэр Дунхуу дотроо Сямби, Ухвайн те гэсэн овг аймагуд байгаад байгаа байхгүй. Ингээ бүрдүүлээд нь штэ. За тэгэхээр Дунхуу аймаг бол нийтийн тооллын өмнөх 3 дугаар зуунд бол аль хэдийн хүчрхэг тийм хүмүүст адилхан төр тусын шинжиг болсон байгаа байхгүй. Яг л одоо нэг модунаас өмнөх 1000 жил гэл нэг нэвтрүүлэг хийдүүлэх хүмүүгийн түүхтэр хийсэн тийм. За тэгтэл яг энтэй адилхан Сямбигийн түүх ч гэсэн яг энтэй адилхан хөвөрж байгаа байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр эртний хятад сурвалж бичгүүдэд хүннүг дурдсантайгаа адилхан бас Сямбигийн өвөг дээдтэй Дунхуу нарыг бас дурдж үлдсэн байгаа байхгүй. За Түмэн шань юу? За яг Түмэн шааны үед бол мэдээж Дунхуу нар бол нэлийн хүчрхэг болсон байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр тэд байнгын 200 мянган цэрэгтэй. За тэгээд энэ 200 мянган цэрэг бол хүмүүн нарт улс төрийн шахалт дарамт үзүүлж исэн байгаа сте. За улс төрийн дарамт шахалт үзүүлсэн. Тэгэхээр одоо бид эндээс нэг зүйлийг бодж үзэх хэрэгтэй байхгүй. Юу вэ гэхлээр Түмэн шааны үед ууган хүү болвол дараагийн одоо шааны болох эрэгтэй гэж заадаг гэсэн байна. Энэ чинь нэг төрт ёсны аппарат явуулдаг шүү дээ. Тэгэхээр чинь энэ чинь хүмүүн нар төрт улс байсан гэдгийнх нэг том нотлохоо байгаа сте. Гэтэл Түмэн шаниугийн үеийн тэр төрт улсад улс төрийн хүчтэй одоо тий дарамт үзүүлж исэн. Дээрээс нь одоо нэг хүннүүч гэсэн Түмэн шаниуг үед баг зэргийн тий Дунхууд ингээд алба татвар төлдөг байсан гэсэн мэдээ баримтууд байна шүү дээ. Тэгэхээр зүгээр нэг овг аймаг хүннүүгээс алба татвар авах уу? Тийм ээ тий. Тийм байхгүй байгаа сте. Тэгэхээр Дунхуу бол бас л төрт улсын шинжиг олсон байсан байгаа байхгүй. Үүнээс гадна бас нэг баруун хүнүүгийн баруун талаар байсан Юэжэнэр те бас нэг 150 мянган цэрэгтэй гэж байгаа байхгүй. За тэгэхээр энэ бүх зүйлүүд маань бол ер нь Төв Азийн нүүдэлчдийн дотроос те Хүннү, Юэжи, Дунхуу эдгээр бол бүгдээрээ төрт улсын шинжийг аль хэдийн олчихсан байсан байж тарах гэдэг. Яагаад вэ гэхээр мэдээж нөгөө нэг төрт улс гэдэг нь юу вэ гэдгийг би нөгөө нэг өмнөх дугаартаа тайлбарлаж ирсэн шүү дээ. Европын түүхчдийн хэлээд байгаагаар төрт улс гэдэг нь болохоор яг тэдний өөрсдийнх нь загвартан таарсан зүйл байдаг. Тэр нь одоо нөгөө нүүдэлчдэд таарахгүй байгаа учраас энийг нөгөө аймгийн холбоо гэх мэтээр нэрлээд байгаа боловч түүхэн үйл явдлуудыг нь харах юм бол Дунхуу ч улс байсан юм байна. Гадагш байгаа харилцаа улс байсан юм байна тий. Юэжи ч улс байсан юм байна гэдэг зүйлүүд нь тодорхой гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Дунхуугийн дарамт шахалт байгаа шүү дээ. За энэ бол юу вэ гэхээр Түмэн шаниугийн үеэс те төрийн бэлтгэл болсон морийг нэгсэн. За дараа нь Хатнаа гэсэн. Тийм байгаас. За энд одоо модон шаниу өгж штэ. За энэ өгж байгаа үйл явдлыг нь яг хүнүүгийн түүхийг тайлбарлахад бол мэдээж эн чинь бол модуны өөрийнх нь стратегийн ач холбогдолтой тий тактик байгаа даа сте. Тактик. За байж байгаараа тий тав жоох амрааж ай тий цэргүүдээ бэлжээ. Цуглуулж нөөж байгаа гэх тий. Энэ үйл явдал болж байна. Гэхдээ ингэж байгаа нь өөрөө цаанаа юу гэсэн үг вэ гэхэлэр Дунхуу аймаг хүчрхэг юм байна гэдгийг харуулдаг гэж байгаа сте. Өөрөөсөөс нь хүчрхэг байна. Бас нэг юм зай аваад нь штэ. Мэдээж нөгөө гинтүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол яалчгүй төрт улсын шинжийг аль хэдийн олчихсан улс бол Дунхуу бас байсан нь тодорхой байгаа юм. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулж өргөжлөлье. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за ногоон ирээдүг хөгжүүл яваарай та манай MMS компани ажиллаж байна те. Манай MMS компани хамт олон маань бол одоо энэ хүннүүгийн түүх нэвтрүүлэг дээр маань маш олон дугаараар хамтран ажиллаж бид бүхний дэмжиж байгаа ийм хамт олон байдаг. За тэгээд бид бүхэнтэй ямар хуу зүгээр зүйлээр хамтардаг юм хэрэг те. Ер нь бол энэ хүннүүгийн түүх те одоо энэ Сямбигийн түүх гэдэг юм уу. Энийг бол ийм алдаа оноотой одоо тэгээд онсонтой алдсантай бүгдэнтэй ярьсан нэг ч тийм одоо ийм контент нэвтрүүлгүүд байдгүй. Тэгээ энийг бас хүргэж байгааг нь те бити зогсоогоосаа гэдэг манай MMS компани хамт олон маань бол одоо баг нэвтрүүлгийн хамт ажиллагч уншуулах шаардлагагүй шахвал бидний дэмждэг ийм хамт олон шүү дээ. Бас ингээд дэмжээ ажилтнад маш их талархдаг хамт олонууд юм нэг. За тэгээд энэ удаад болохоор байгаль дээлтэй доктортой хөгжлийг дэмждэг. За тэгээд шахагдчихгүй эрчим хүчний их үүсвэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг харилцагч нартаа өргөхөөр ажиллаж байгаа талаараа мэдээлэл хүргэж байгаа. Энэ юу гэхээр Jinko Solar гэж байгаа. Тэгээд Solax Power гэдэг ийм хоёр ийм үйлдвэрлэгч байдаг юм байна л да. Ийм хоёр үйлдвэрлэгчийн Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнүүд дамжуулаад за малчин өрх, газар тариалан, амны орон сууц, үйлдвэр үйлчилгээ зэрэг бүхий салбарт 30 жилийн баталгаад хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгож байгаа.
Ингээд ногоон ирээдүрөө хамтдаа одоо урагшлах боломжийг бид бүхэнд хамтдаа нээж өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ маань хэрвээ та ингээд өөрсдийнхөө одоо тэр ашиглах газардаа тий цахилгаан эрчим хүчний дутагдалд орцсон эсвэл цахилгааны өндөр төлбөр гараад байгаа бол яг энэ бид бүхний оруулж ирж байгаа нарны цахилгаан үүсгүүрээр шийдвэрлэх боломжтой. Одоо жишээл ингэж байгаа юм л та зөвөр нэг цуслангийн газар авъя тийм үү. Хүн болгонд л тохиолдог асуудал байхгүй. За цуслангийн газар авах болонгууд л тог татсан билүүгүй илүү гэдгээс л эхэлнэ. Заримдаа газраа нэг одоо 5 орчим сая төгрөгөөр авчлаа гэж бодъё л да зүг жишээгээр. Гэтэл тогоо хэдэн төгрөгөөр татах уу? Хэдэн мэдрийн санаас татах уу? Тэр шонгуудыг яаж байлуулах вэ? Ингээд дахиад газрынх нь үнээс давсан зардал гарч ирдэг. За тэгээд дараад нь нөгөө усны асуудал тий. Гэх мэтчлэн ийм асуудлууд байдаг. Хэрвээ таны тэр байгууламж чинь, орон сууц чинь эсвэл амны тэр одоо байшин чинь тий одоо тог цахилгаан хэрэгтэй байгаа бол иймэрхүү асуудлыг шийдэж болж байна. Энийг бүр зүгээр яг гэр хороололт тий маш гоёор шийдээд амьдарч байгаа айл өргөч бас байдаг. За тэгээд маш том одоо үйлдвэр одоо юу гэдэг контейнер тий юу гэдэг бүхэл газар ашиглах боломжтой ийм юм байгаа шүү. За тэгээд та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 7711 1999 7711 1999 гэсэн дугаараар холбогдоорой. Тэгээд бид бүхэн маш олон дугаар дээр хэлж ийсэн энэ буян тухайн одоо тэр тойргоос урагшаага Төв аймаг руу явах замд 200 м гаруй явж байгаа замынхаа зүүн гаталтай одоо яг эдний барьсан том байгууламж нь байдаг. Энэ байгууламж нь бол одоо яг ялгаа авахгүй нарны тий шийдлэрээ тэр цахилгааны шийдсэн байгуулга байхгүй. Тэгээд өөрийнхөө тэр том объектуудыг бүгднгийн тогоор хангалттай илүү гарсан тогоо улсад зардаг байх жишээ нэ. Тэгэхээр энэ бол нэг барилга байгууламж өнөө контейнер байна уу те бүхэл зүйлийг хангалттай бас зөв зохицуулж чадах юм бол тэжээж чадхуйц ийм өндөр чанарын нарны цахилгаан хаалгагууд нарны цахилгаан энэ шийдлүүд юм байгаа шүү те. За ингээд ногоо ирээдүйн төлөө бас хамтдаа зорж байгаа MMS компани хамт олондоо баярлалаа. Амжилт хүсье. За тэгэхээр одоо түүхэн сурвалжуудаас үзвэл бас тэгээд ном бүтээлүүдээс үзэх юм бол тухайн үеийн одоо нөгөө нэг шинжлэх ухааны залтаар бол эн чинь бол Дунхуу аймгийн холбоо гэж явчихж байгаа сте тий. За би нөгөө төр тус байсан гэдэг ингээ маглуудыг явчихж байна. За аймгийн холбоо. За тэгэн гут энэ бол юу гэсэн үг вэ гэхэлэр яг ингээ төгсдийн тайлбарлаж байгаагаар бол Дунхуу аймаг бол төр тус байгууллагатай шатан дайлтын хөрчгсөн байсан гэж байгаа байхгүй. За миний одоо зөвөр яхаа тий одоо ингээ сүүлийн судаачтай ингээ үзэж байгаагаар бол энэ ус байсан юм байна. Тэгвэл хэрвээ хүннүг ялсан бол эн чинь гүрэн болно нэстэ тий. Эзэнт гүрэн. За тэгэхээр ер нь маш том хүчрхэг аймгийн холбоо байсан. Тэгээ эдгээр чинь одоо ингээд эзэнт гүрэн баг болох хэмжээний болчихж байгаа байхгүй. За энэ чинь одоо хоёул бодоод үзье да. UFC гэдэг ингээд зодооны тэмцээн байна шүү дээ тий. За тэрэн дээр яасан бэ гэхээр одоо чив тэр яг найзууд. Тийм үү? Одоо ах дүүнэр. За тэгэн гут хоёул яг тэр торон дотор оронгууд яах вэ? Тийм тулалт шүү дээ. Тулалт нь. Чи намайг цохгоод би чамайг цохих байхгүй. Тийм байгаас тээ. За тэрнтэй адилхан юу вэ гэхэлэр яг энд бол хин хүчтэй нь мэдээж нэгнийгээ эзлэх. Тийм үстэй. Яг энэ эртний улсуудын түүхэн үйл явдал нь өөрөө юм байхгүй. Хүчтэй хүчгүй захирах. За тэгтэл хоёр хүчтэй ийм том хүннүү те. Хүннүү гэсэн, Дунхуу гэсэн энэ хоёр чинь хоёулаа хүчтэй шүү дээ. Тэгсэн мөрдөө хоёулаа Монгол хсаны аваг аймаг. Байгаас тээ. За тэгэхээр хин нь хинбэ гэдгийг л харах гээд байгаа байхгүй. За тэгээд Дунхуу ч гэсэн мэдээж тэр юу яаж штэ. Морио өгөө, хатнаа өгөө гэдэг тий газраа өгөө. За газраа өг гэдэг дээр алдчихж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр нөгөө нэг хүннүүгийн тэр модон шанигийн тэр ингээд нэг бүсийн чангалж штэ. Яг ингээд чангалж үзэж штэ. Чангалаад үзсэн. Гэхдээ хит их чангалж үзээд өөрсдөө нам даруулж байгаа байхгүй. За энэ нь өөрөө яг нөгөө нэг Дунхуу аймагт Дунхуу одоо ингээд төр тулс эзэнт гүрэн гэдэг ч юм уу. Энэ болох зүйлээсээ алдчихж байгаа. За ингээд нөгөө хүннүүгийн захиргаанд ороод явчлаа. Хүннүүгийн захиргаанд орсноороо Сямби те одоо ингээд Дунхуу одоо нөө Дунхуучин дотроо нөө Сямби те Ухаан ингээд овг аймагуд байгаад байгаа штэ. За тэгэхээр энэ одоо хүчрхэг овг аймагуд чинь ингээд задрах те ийм үйл явдал болж байна. Бас дээрэс нь хүннүүгийн захиргаанд ороод зүүн талыг нь одоо те хамгаалах ийм одоо үйл явдал болоод хувирч байгаа байхгүй. За тэгэхээр Дунхуугийн холбоо гэдэг ингээд байсан байна те. За Дунхуугийн холбоонд за юу гэсэн үг вэ гэхээр баруун хэсгээр нь болохоор Хянганы нурууны зүүн талаар нь те Сямбичуд. За баруун өмнөд хэсэгт болохоор Ухаан. Баруун хойд хэсэгт болохоор Муян. Тообо аймагуд нутгалж байсан байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол яг одоо өнөөгийн бол үндсэндээ бол Өвөр Монголын зүүн хэсгийн те энэ луух гол тэдний одоо дээд урсгалаас зүүн өмнөд одоо Яоны мужийн дайлынхээ голын урсгал гэж байгаа байхгүй. Ийм газар нутгийг хамарсан өргөн уудар нутаг байсан байгаа байхгүй. За нөгөө түүхэн үйл явдал чинь зүүн талаасаа нөгөө нэг хинбэгээд гарч ирээд штэ. За тэгэхээр энэ бол яг юу гэсэн үг вэ гэхээр Сямби ус болон Умард хятадын нутагт оршин тогтносон те эртний залгамжлагч нар бол Сямби ус мөхлөө. За тэрний дараа одоо Муян, Тообо, Тугуухан эдгээр улс орнууд гарч ирж штэ. Энэ улс орнууд гарч ирж байна гэдэг бол төрт улсууд болвол Монголын эртний түүхийн салшгүй нэг хэсэг
Яалч хүмүүн гэдэг. Энэ талаар болохоор Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгч дэлгэр жаргал доктор дэлгэр жаргал бол байнга ирдэг байхгүй. За бид нар бол яг ингээ хүмүүгийн түүх гिचээд ингээ Чингисийн түүх гэж яриад байдаг. Гэтэл энэ завсраар чинь тэр Сиамбигаас ингээ задарч олсон ингээ агүй олон төр тусууд байгаа. Энийг одоо манай түүхчид анхаарья, судлая өөрөө ч бас яг ингээ энэ талаар ингээ судалгаа хийгээд яваад байдаг. Тэгэхээр өнөөдөр одоо битэрийн ярьж байгаа сэдвүүд маань болохоор Монгол Улсын их сургуулийн сургуулиас эрхлэж гаргасан яг энэ дэлгэр жаргалгын Сиамби хэмээх бүтээл бол хамгийн гол үндсэн сурвалж болж байгаа байхгүй. Одоо манай Монголд тэгээ хэлчихдээ бурууд юм болоо яа гэм бол ерөн зүгээр нэг манай одоо хүннүү Сиамби ч гэдэм үү энэ эзэнт гүрнүүд шүү дээ эдгээр маань ер нь одоо нэг угсааны одоо хаан юм уу шанийн юм уу гарч ирээд тэгээ давмгаалаад ингээд эзлээд ингээд бусдыг нь хамруулж байгаа шүү дээ бүгдийг нь хамаад ингээд нэг дор оруулж байгаа. Энэ үйл явц нь яг нөгөө нэг юм гэр бүлийн системээр одоо нөгөө нэг ах дүүнрээ гэр бүлийнхнийгаа ээж аваа гэдэг юм хамгийн ихтгэлт яг өөрийнх нь хамаатан саднуудаа бүгд ингээд өөрийгөө тойрол тавьдаг зүүн ман дээр тавьад баруун ман дээр тавьад ингэсэн тэр зэсэг маань явж байгаа нэг 200-300 жил ерөөхдөө өргөлжилж байгаа л унж байгаа юм л та Тэгэхээр нөгөө нэг суурин соёл иргэншилтэй одоо ард түмнүүдийн хувьд болохоор одоо тэр 200-300 жилээс давсан цаашаага одоо 1000 жил захирах тэрийг яаж бодох вэ гэдэг тэр төрийн талаар их боддог. Манайхан болохоор ингээд давмгаалаад нэгнийгээ эслээд ингээд гараад ирдэг Түүх нь маш их адал явдалтай уналттай ийм байгаа гэдэг. Одоо яг энэ үйл явдлыг харах юм бол нөгөө Монголын нуус товчооч нь санаад орчиж байгаа байхгүй юу? Одоо тэнгэр оршиж олон улс байлдаж орондоо ч ундах завдалгүй олзолдон булаалдаж байг байл За тэгэл ингээл явж байгаа штэ. Тэгэхээр энэ дотор бол нөгөө олон ханилэг аймаг овг аймагуд байсан. Гэхдээ эдгээр ханилэг овг аймагуд чинь бүгд монголоор ирдэг. Тийм бас. Жалаар аймаг, Онгод аймаг Хонгород аймаг яах юм монголоор л шүү дээ. За энтэй чинь адилхан үйл явдал болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг овг аймаг л одоо нэгнийгээ хин эзлэхгүй гэдэг л юм байгаа даа байхгүй. Тэрнээс ч яг л монгол угсаатан монгол овг аймаг л явж байгаа үйл явдлыг хэлээд байгаа юм. За тэгэхээр ер нь нөгөө Монголын эртний түүхийн судалгаа яг хизээ хаана эхэлсэн бэ гэдэг зүйл бас маш их сонирхол татна. Яагаад вэ гэхээр ер нь бол яг 18 дугаар зуун 19 дугаар зууны үед ер нь бол дэлхийд дахин Европ өөрөө хятадыг сонирхож эхэлсэн байгаа байхгүй. Хятадыг сонирхож эхэлсэн. За тэгэн гол чинь тэр хятадыг сонирхоод эхлэхээр чинь хятадын түүхийг ухаад эхэлж байна шүү дээ. Судлаад эхэлж байна. За энэ судлаад эхэлсэн чинь тэр дотор чинь бас нүүдэлчдийн тухай мэдээ баримтууд гарч иж байгаа байхгүй. За ингээд нүүдэлчдийн тухай мэдээ баримт гарч ирлээ. За энийг нь бол яг үгээр хамгийн анх бол Францад одоо ингээд Паркер гэдэг хүн, Грот гэдэг хүн, одоо Иня бичүүрэн гэдэг. За эдгээр хүмүүс бол яг Францад гинэ. Францын одоо тэр Паркер байгаа За тэгээ эдгээр хүмүүс бол ингээд хятадын түүхэн сурвалжуудад байгаа нүүдэлчдийн тухай мэдээ баримтыг хамгийн анх дэлхийд дахинд түгээн илэрхийлж байгаа. За ингэснээр одоо нөө дэлхийд дахинд ганцхан ингээд хятад ч ингэрчний төрөлт улсын түүхтэй гэхээс гадна тэдний чинь ард талд нь бас нэг нүүдэлчд гэдэг нэг хэдэн хүмүүст будаагаад бодоолгож исэн юм шиг гэдэг юм гарч тэр нөлөөнүүд чинь маш том өөрчлөлт өгч байгаа шүү дээ. Яг зөв. Дэвшлүүдийг өгч байгаа шүү дээ. За тэгэхдээ бас нэг зүйл агуу сонирн болоод эхэлнэ. Энэ юу вэ гэхлээр яг л нөгөө нэг нүүдэлчдийг болов яг эртний хятад сурвалж бичгүүдэд болохоор нөгөө зэрлэг бүдүүлэг гэдэг зүйл гарч иж байгаа сте. За энэ зүйл бол нөгөө яг л хятадын эртний хятадын тэр сурвалж бичгүүдээр бичсэн байгаа энэ зүйлүүдийг нь Европууд авахдаа буцаага тэр нүүдэлчд монголчуудыг зэрлэг бүдүүлэг гэх нэр томьёонуудаас ашиглаад явах зүйл болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр нь болохоор одоо манай монгол судлаачид бол маш их тайлбар хийдэг яагаад ингэж байгаа шалтгаанууд нь ийм гэдэг зүйл яваад байгаа. Тэгэхээр үндсээр нь болохоор нөгөө нэг зэрлэг бүдүүлэг одоо баг ийм гэдэг зүйл нь болохоор ялгаагүй л нөгөө нэг ийм зүйлүүдээр л шалтгаалаад явчихж байгаа. Бид бол мэддэг л дээ нөгөө Маягийн соёл иргэншил Ацтекүүдийн үе гэдэг юм уу. Тэгэл одоо энэ вандалууд гэх мэтлээ ингээд өөрсдийн юм соёл иргэншилтэй үед байгаа даа шүү дээ. Тэр дунд баг нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь тэднээс ялгаагүй дахиад өөр соёл иргэншил байгаа гэдэг л манайхан өөрсдөө их хүлэмж өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэр нүүдлийн соёл иргэншил чинь өөрийн гэсэн үнэт зүйлүүдтэй, өөрийн гэсэн гоё зүйлсүүдтэй байхгүй. Тэнд одоо ингээд Английн хэдэн зуун жилээр үргэлжилж байгаа хаан засаг тэр хаадуудын гаргаж байгаа шийдвэр хаттуудынх нь ингэж улсаа авч үлдэж байгаа маш том алхмууд тэдрийг хараад гайхаад энэ одоо хаан ширээн төв тоглоом гэдэг шүү дээ. Тэрийг үзээд ингэж байгаа хэрнээсээ яг одоо ингээд хүннүгэндээ ухаад эхлэнгууд тэндээс гайхамшигтай түүхүүд байгаа байхгүй. Энэ болгондоо бид нар өөрсдөө эхлээд эзэн болоод үнэмшээд итгэх хэрэгтэй байхгүй тий. Янзын тэгээд эдгээр маань бүгдээрээ зүгээр нэг цаасан дээр юм бичээтэй байсан бол ондоо бид нар хийсвэрээ төсөөлөд яваад иж болно. Эргүүлээд энэ археологийн баримтаар нөгөө нэг яриад исэн тэр зүйл нь археологийн баримтаар гараад ирэхээр эн чинь
итгэхгүй яах юм бэ тиймс. Яг үнэ. Одоо гана би яг дотор ингэж боддог байхгүй. Ер нь бол Холливуд ч юм уу дэлхийн алдартай амар том кинонууд байна те. Саяны Game of Thrones те. Эсвэл ингээд маш олон кинонууд байна шүү дээ. Бүгжний эзэн. За эдгээр зүйлүүд бол яг л ер нь бол Холливуд баг ингээд кино сэдвгүй болсон гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү. Тэгвэл хэд яадаг вэ гэхлээр нүүдэлчдийн түүхийг маш сайн судалдаг юм шиг байна. За ингээд судлаад үзэнгуутаа өөрсдөө кинондод бас юу оруулах уу гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа байхгүй. За одоо бодоод үзье зүгээр. Ямар ч кино, үлгэр, домог. За эдгээр зүйлүүд гарч ирэхтэй болохоор нэг л юм хот байна тий. Эзэн хаан байна. Өө сайхан титэн мэтэмтэй ингээл баг хот улсуудаа ингээд захирдаг. Алс хол хязгаар нутг руу яваад ирэх тусмаа л нөгөө нэг юм зэрлэг бүдүүлэг тий. Эсвэл нэг юм уур ингээд арилаал гараад ирэхтэл за нэг юм модон дотор амьдэрдэг ч юм уу тий. Ингээд нэг юм зэрлэг гэдэг ч юм уу тий. Ийм ингээд хол байх тусмаа л ийм гарч ирээд байгаа сте. Яг нөгөө соёл иргэншил гэхээр өөрөөсөө нэг байгуулсан хоттой нэг ийм байх ёстой гэж өөрөөсөө бодоод идэг л байх л та тий. Угаасаа энэ Холливуудын хийж байгаа кинонд ч одоо энэ одоо уугуул Америкчүүдийн талаар те Индианчуудын талаар Мексикуудын талаар их зөндөө хийцэн, Хятадын талаар хийцэн, Европын талаар хийцэн, Грекийн домгуудаар хийцэн, тэгээ Африк руу орцсон. Одоо ер нь үлдсэн байгаа нь угаасаа л тэтэд тэрнгүү яг нүүдлийн соёл иргэншил рүү орж ирэх байх. За тэгэхээр яг үндсэн нь одоо түүх маань бол юу болж хуурж байгаа вэ гэхээр эртний Хятадын төр тулсын түүх бол те мэдээж Монголын түүхийг тодруулахад эртний төр тулсуудын түүхийг тодруулахад бол маш их хэрэгтэй зүйл байгаа. За гэхдээ энд бол нөгөө улс төрийн өнгө аяс орсон гэдгийг бол те мэдээж ингээд нөгөө түүхэн талаас нь тайлбарлахтаа бол өөрийн талаа одоо ингээд илүү давмгаа байлгах тий эсвэл одоо ингээд зэрлэг бүдүүлэг гэх энэ тал дээр бол одоо энэ судлаачид бол анхаарч үзэх хэрэгтэй гэдэг зүйлийг маш их яриад байгаа байхгүй. За жишээ нь бодоод үзье. Ер нь бол эртний түүхэнд бол тий Хятадд бол ингээд хөрс зэрэгэлдээ улс орноо бол дөрвөн зүгээр нь хуваагаад ерөнхий нэрээр нэрлэдэг байсан байгаа байхгүй. За тэгээд ер нь тэднийг одоо ингээд оноос нэрээр нэрлэдэг байсан гэж үзье. За тэгэхээр Хятадын одоо нэг дайнаст тий төр тулсууд. За ингээд төр тус солигдох одоо мөнхөх шин төр тогтох энэ бүртээ бол нүүдэлчдийг нэрлэх нэр томьёонууд нь өөрчлөгдөд явагдсан байгаа байхгүй. За тэгэхээр одоо бүр бодоод үзье. Эртний Хятадын хамгийн анхны одоо Ся улс те дараа нь Шангийн төр гэдээ гарч ирнэ. За ингээд Шан улс буюу Шан дайнаст гэдэг одоо Хятадын төр байлаа. За энэ үед нүүдэлчдэд бол ямар нэртэйсэн бэ гэхээр Гуйфан гэдэг нэртэйсэн байгаа байхгүй. За ингээд энэ нь бол яг цаг хугацааны хувьд бол нийтийн тооллын өмнөх 1600-аас те 1045 оны үйл явдлыг хэлээд байгаа. Бас нэг 500 жилийн юм хэлээд байна шүү дээ. За тэгээ эртний Хятад болохоор ингээд баруун Жоо улс гэдэг нэг гараад ирж байгаа. Нийтийн тооллын өмнөх 1045-аас нийтийн тооллын өмнөх 771 он баггүй. За энэ үед бол нүүлгчдийг юу гэж нэрлэдэг байсан бэ гэхээр Жун. За тэгээ дотроо болохоор энэ нь болохоор баруун Жун, Нохоо Жун, Уулын Жун, Ноён Жун гэдэг ингээд явчихна. За гих мэтийн ингээд нэршлүүд явчихж байгаа байхгүй. За тэгээ дараа нь бол яг энэ цаг хугацааг бодоод үзье те. Энэ цаг хугацаанд Монголд юу болж ирсэн бэ? Монголд бол нэг хөрөл зэвсгийн үе буюу нэг хэрэгсүүрийн соёл, дөрвөлжин чулуун, дөрвөлжин булчны соёл те ийм соёлууд ингээ байгаад байна штэ. За тэгэхээр энэ мэдэгдэж байгаа нь гэхэлэр эдгээр тэр Хятадын эртний сурвалж бичгүүдэд нэрлсэн нэрүүд болохоор энэ хоёрыг л ингэж ялгаж нэрлэж байгаа нэршлүүд бас байх магадлал өндөртэй байхгүй. Цаг хугацаагаар өөр болоод яваад байна те. Цаг хугацаа нь адилхан болоод яваад байгаа. Адилхан болоод байгаа. Гэхдээ яг төр зус солигдохгүйд нөө нэрлэж байгаа нэршил өөрчлөгдөд яваад байна штэ те. Хэрвээ энэ жижиг зүгээр аймагийн ч юм уу те нэг улсын хэмжээнд байсан бол тэдний соёл нь бусад жижиг одоо нэг аймагуд руу ингэж дамж халдахгүй байхгүй. Жижиг бол жижигэр л байна. Гэтэл энэ чинь хаа байсан тэр баруун тишээ скифүүдийн тэр нэг оршуулга моршуулгын хүртэл те тэр одоо яг монголчуудын тэр хүннүүчүүдийн те шилжээд явцсан байдаг шүү. Тэгэхээр энэ чинь нөлөө нь өрх том байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр тэгэж нөлөөлөх хэмжээний юм гэдэг бол явж жижиг нэг юм одоо 2 аймаг 3 аймгийн хэмжээний зүйл биш байгаа байхгүй. За тэгвэл одоо нэг эртний Хятадын түүх чинь зүүн Жоо улс гэдээ явж байгаа байхгүй. Энэ нь болохоор яг цаг хугацааны хувьд нийтийн тооллын өмнөх 770-аас 475 он байхгүй. За энэ үед бол одоо нүүдэлчдийг юу гэж нэрлэдэг байсан бэ гэхээр Дийн дотроо улаан ди, цагаан ди, умар ди гэж нэрлэдэг байгаа байхгүй. За энэ цагаас хойшоогоо бол нөгөө эртний Хятад чинь нөгөө айхтар цаг үе эхлэн штэ нөгөө байлдаанд 7 улсын үе те байлдаанд улсын үе гэдэг. За энэ нь цаг хугацааны хувьд нийтийн тооллын өмнөх 475 оноос 221 он тий нийтийн тооллын өмнөх 221 он баггүй. За энэ үед бол нөгөө нүүдэлчдийг хуу гэдэг нь нөгөө зэрлэг бүдүүлэг тий. За ингэ явчих. За тэгээд тэрэн дотроо болохоор дун хуу, лин хуу, хүн нүү, лофан гэх тий энэ мэтэр нэрлээ явчих байгаа байхгүй. За тэгэн гут чинь энэ харь угсаатай овг аймагуудыг тий эртний Хятад сурал бичгтээ ингээд бичгтээ энэ нь өөрөө нөгөө Хятад үзлийн үүднээс бичдэг нь бол нөгөө өөрийнхөө соёлоос өөр онцлог тий ингээд ийм магадлал өндөртэй шүү дээ онцлог
онцлог байгаа байхгүй. Тийм учраас энэ хятад сурвалжууд бол мэдээж нөгөө үнэтэй мэдээлэл байвч зарим зүйлсээс шүүмжлэлтэй хандах ёстой гэдэг нөгөө түүхчдийн байр суурь бол яг үнэн бодиттой зүйл байгаа байхгүй. Ийм бид нар бол яг энэ зүйлийг л сайн ойлгох хэрэгтэй болчиход байгаа юм. Ер нь эртний хятадууд нүүлжтийг үзэх үзэл төлөөлөлтэй төсөөлөл нь бол ойлголт нь бол тэд яагаад тийм төсөөлөлтэй болсон юм бэ гэдэг зүйлийг судлах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Буцаад бид нар Монголын түүхийг гаргаж ирэхэд бол эртний хятадын түүхийг судлахаас аргагүй болчихж байгаа байхгүй. Тийм үстэй. За тэгэхээр хамгийн ойрхон байгаа байнга дайтаж байгаа. Уналт бусалт нь бүгд хамт яваад байгаа учраас тийм. Нөгөө Гүнжин Сүхбаатар руугаа бас нэг хэлсэн айгуу гоё үг гэдэг байхгүй. Энэ үг юу гэхээр хятад хэлийг маш сайн сурвал маш сайн сур. Тэр дотор ч Монголын түүхийн бүх зүйл байгаа гэд. Ингэж хэлсэн нь болохоор хятад хэлийг одоо нэг сурах гэж байгаа бол тий сайн сур гэдэг үг байгаа байхгүй. Тэгэхээр альва нэг улс үндэстэн өөрийн гэсэн юм онцлогтой. За хэл хязгаар тий одоо бас ингээд хэлний зөвд, соёлын хувьд одоо өөр хувцас хонор гэдэг ч юм тий ингээд нутаг заншил гэл маш олон зүйл байгаа. За энэ нь бол нэг өөрсдөө ингээд адилхан болж байгаа шүү тий. Адилсаж байгаа учраас нэг улс үндэстэн болж байгаа байхгүй. За тэгтэл эндээс чинь нэг адил гэдэг юм дээр чинь ондоо гэдэг зүйл гараад ирж байгаа. За ондоо гэдэг нь болохоор одоо нэг эртний хятадынх нь болохоор за бид нар өөрсдөө айгу соёл иргэжтэй гэж чинь тэнд нүүдэлч хүмүүс байжсэн чинь за энэ бол ондоо буюу харь үндэстэн болчихж байгаа байхгүй. За харь үндэстэн болж хуурж байгаа зүйл болоо явж байгаа. За тэгэхээр энэ бол яагаад ийм харь үндэстний тухай одоо эртний хятадд тэмдэглэх болсон бэ гэхлээр одоо нэг хөрөл зэвсгийн үеийн нэг хөрлөөр зэвсэг хийцэн те морт цэрэгтэй ийм нэг овг аймгийнх нь ч юм уу те төр тулсынх нь хойд хил хязгаарыг довтлоод эхэлж байгаа байхгүй. За эсвэл худалдан арилжаа хийгээд эхэлж байна. Тэгсэн мөртөө өөртөөс нь шаал уур соёлтой. За ингэн гуч нь энэ хүмүүсийн тухай тэмдэглэж үлдээж байгаа байхгүй те. За тэгээд энийг бол яг ийм онцлогуд бол яг хаанаас яг хизээ эхэлсэн бэ гэхлээр Жоо улсын үеэс ер нь харь үндэстэн буюу бусад ард түмэн гэдэг ойлголт бүрлдсэн гэж үзэж болохоор байгаа байхгүй. За тэгээ байлдаанд улсын үеэс бол эртний хятадын нэг юм үеийн нэг сэтгэгч байгаа байхгүй. Тэр сэтгэгч болохоор энэ Зов Ян гэдэг хүн байгаа. За энэ бол яасан бэ гэхлээр ер нь нэг юм хятад гэдэг одоо тийм нэг юм соёл эсвэл одоо юм нэг философи гаргаж ирээд байгаа байхгүй. Энэ нь бол ер нь бол энэ дэлхийн ертөнцтэй дэлхийн 9 газраас бүрддэг. Энэ их 9 газартай 9 газарт ингээ хуваагддаг гэсэн үг байхгүй. Тэгээд дэлхийн ертөнцийг ингээд бүсүүдэд хуваадаг. За энэ бүсүүдэд хуваагдах тусмаа бол яадаг вэ гэхэлэр тэр 9 бүсийнх нь одоо хамгийн төв хэсэг нь болохоор хятад үндэстэй. За ингээд цаашаага явангууд ч ингээд газар нутаг те ингээд яваад эхэлнэ. Хамгийн захт нь хэн байх вэ гэхэлэр нүүдэлчд болж хуваарад байгаа байхгүй. За тэгэхээр тэр нь болохоор бүр ингээд нэг соёл те ингээд нэг бүдүүлэг эсвэл манай соёлд ороогүй гэдэг ч юм уу ингэж нөгөө баг нэг үзэн ядах гэдэг ч юм уу те ингэж бичиж байгаа нь буцаад нөгөө талаараа болвол нүүдэлчд гэдэг те тусдаа ард түмэн байсан юм а гэдгийг өөрсдөө яг ингээд түүхээрээ харуулад өгч байгаа байхгүй. Үнийг л манай түүхчид чинь хүчээр нь гаргаж судалж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг энэхүү юм ялгаатай байна гэдэг зүйлийг гаргаад ирж байгаа сте те. За тэгээд энэ газар зүйн байршлаар энийг чинь ингээд гаргаад ирж байгаа те. Одоо нэг зоон буюу одоо бүс нутаг. Үүнээс гадна хувцаар нь ингээ ялгаад өгч байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөр хувц сунартай тий өөр соёл иргэншилтэй зүйл байгаад нь штэ. За тэгэхээр тэр харь үндэстэнгүүдийг болохоор нэг хятад соёлд орсон ороогүй гэдэг ингээд яриад нь штэ. За тэгээд энэ чинь бүс нутаг нь болохоор за яг бүх одоо ингээ хятадын ингээд нэг иймэрхүү философиод яваад байгаа юм зэ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 5 6 эсвэл нэг ийм 9 ингээ бүс нутаг ингээ хуваагаад байгаа байхгүй. Тэгтэл хамгийн захт нь л нөгөө нүүдэлчд яваад байгаа юм. За энэ бүх зүйлээс нь болохоор эдгэрэг бүгдийн дайсагналцсан ба ижилсэн гэж хуваагаад байгаа байхгүй. За ижилсэн гэдэг нь болохоор яасан бэ гэхээр энэ гадаад аваг аймагуд шүү дээ. Тэгтээ энэ ижилсэн гэдэг нь болохоор өөрсдийнх нь соёлын нөлөөнд нь орсон гэсэн утга санааг илэрхийлээд байгаа. Харин дайсагналцсан гэдэг нь болохоор тэдний соёлын нөлөөнд ороогүй гэдгийг нь тодорхой дурдаад өгч байгаа байхгүй. Соёлын нөлөөнд ороогүй. Тийм нэг ийм зүйл. Одоо нөгөө юу байгаа шүү дээ. Одоо манайхан угаасаа нэвтрүүлэг дээр энэ газрын зургаар гараад те тухайн үеийн одоо хүннүүчүүдийн те Сиамбигийн байгаа нутгийн байршлыг харах юм бол одоогийн Монгол орны газрын зургаас шал ондоо зүйл байгаа шүү дээ. Тэр урагшаага хэр орсон байна, тэр зүүн гараа хэр их авсан байна те. Энэ болгон дээр айгуу тодорхой харагдах баха. За нэвтрүүлгийн хамтран хэлцээ танилцуулъя баялаа. За сайн моторсын хамт олон маань Монгол хүнд шинэ машин ураатай. За сайн моторс дээр та нэг ивент дээр сая хоцсон тий. Дөнгө сая очиод ир чинь би яг дөнгө сая тий. За тэгээд яг одоо бол тий энэ талбай ортол одоо нэг Шангрилагийн баруун талд нь
ертөнцийн зүгээр баруун талд нь айгүй гоё ингээ гадаа ингээ эвент болж байна. За энэ эвент дээр бол сайн моторсынх нь бол яг ингээд хятад одоо оруулж ирдэг те бүх машинуудаа ингээ тавьчихсан хэвээр айгүй гоё би ч гоё зураг дарааллаа. Тэгээд тэнд бол одоо ингээд яг шинэ машины танилцуулга болж байгаа юм байна л да. За тэгээ ерөнхийдөө бол би сайн моторсын ингээ оруулж ирж байгаа машин ер нь ертөнд дандаа ингээ хятад машинууд байгаа шүү дээ. За энэ хятад машин бол ер нь дэлхий дээр бол зах зээлийн хувьд бол нийт одоо гадаад машин зарж байгаа машинуудын 3 машин дотмын нэг нь бол хятад машин болсон байна. Тэгээ шалтгаан нь бол мэдээж хятад одоо цахилгаан машин эсвэл одоо ингээд машин те дотооддоо буюу тэр бум хүн дотроо бол маш том өрсөлдөөн тийм юм л да. Тэгээ энэ өрсөлдөөн дотор ингээ шигшиж байгаа гарч ирнэ гэдэг чинь одоо нэг хятад машинууд хоорондоо компаниудын шудраг өрсөлдөөн явагдаад байна шүү дээ. Тэгэхээр одоо ер нь хятад машин нэлээд сайн чанартай болж байгаа те одоо ингээд дэлхийд өрсөлдөх хэмжээний болж байна. Үүнээс гадна бас ингээд дэлхийн нийтээр одоо ингээд нэг маш олон ингээд хятад одоо тий тамирчид гэнэ хятад хүмүүс байгаа даа шүү дээ. За эдгээр болохоор нөгөө хятадаас гарсан бараа бүтээгдэхүүнүүд бол дэлхийн нийтээр ингээд сурчлах гэдэг ч юм уу ийм зүйл яваад байт юм байна. Тэгэхээр сайн моторсынхан бол яг эндээсээ бол хятад одоо хамгийн сайн борлуулалтаа байгаа тий. Тэгээ дээрэс нь чанарын хувьд Монголд яг таарах ийм машинуудыг оруулж ирж тий ингээд борлуулалт юм байна гэдгийг бас сая маш сайн ойлгож ирлээ. Би нэг юу яаж ийсэн. За та тусч. Ер нь бол одоо ийм байгаас тий. Эртнээс ахвал хэдэн мянган жилийн туршид те худалдаа арилжааны ингээ холбоотой байсан дайнд тулаан гэдэг ч юм те ийм байсан. Гэхдээ тэнд бол монголчууд ч одоо яг эртнээс ахвал нэг мөнхийн хөрш тэндээс дандаа л ингээ хэрэгтэй зүйлсээ авдаг байсан. Гэхдээ одоо ч яг аваад явдаг гэсэн те. Ингэж ийсэн нөгөө 23 он билүү дээ. Нэг дрифтинг тэмцээн зохион байгуулахгүй юу? Тэн дээр хятадаас тамирчид ирсэн. Тэгсэн чинь тэр хятадын тамирчид ирэхдээ нэг юм 2 багийн чөлөө тамирчид ирэхгүй. Тэгсэн чинь хятад яг энэ дрифтийн хэдэн багтай юм бэ гэсэн чинь 10,000 багтай гэсэн байна. Тэгэхээр чинь 10,000 баг хоорондоо өрсөлдөн гэсэн тэнд шилдэг машин гаргаж авах хэл зорих байх нэгдүгürt. Тэгээ дээрэс нь нөгөө яг энэ Европын одоо машинуудын те ийм эд ангиудыг салгаж тус нь үйлдвэрлэдэг бүх үйлдвэрлэл нь угаас хятадд байгааддаг. Нөгөө чи яадаг вэ гэхээр төрийнхөө оролцоотой тэр компанийн те юугаар лицензийн дагуу те тэдэн жил үйлдвэрлэж өгнө. Гэхдээ ноу хав нь өөрсөнд нь үлдэнэ. За тэр ноу хавгаар бүтээсэн тэр одоо Porsche гэж үү тэр моторыг өөрсдөө дахиад гаргахтаа хунчиж байдаг юм ямар нэгэн брендээр гаргаад тавиад явчихж байгаа байхгүй. За тэгээд сайн моторсын хамт олон маань бол ер нь сайн машин гэж юу хэлээд байгаа вэ гэхэлэр те манайхан ч нэг хэсэг дандаа нэг герман машин гэж сайн л гэдэг байсан. Тэ нэг хэсэг ч нэг германтай дайтал фашизм гэж яг үед герман үздэггүй байсан ирнээсээ 80-90 он гараад эхлэн гол герман машин хамгийн сайн гэж явцсан. Дэлхийдээ зэсэн үлэмжрэгдэг л баг. Араас нь орос машинууд байсан тийм үү. Муусан гэсэн ирнээсээ л орос машинууд унаал гэдэг байсан. Тэгээ байж л одоо 2 дугаар тайны үед халх голын дан гэх мэтлэн те гамингууд гэж одоо энэ Японтойгоо бас муудалж байгаа үедээ юм уу гамингууд гэдэг байсан. Тэгсээрнээс Япон машинуудыг одоо хамгийн сайн гэл унаад байдаг. Ерөнтэй ялгаа байхгүй дэлхийн автомашины хөгжилчин тухайн жолоочийн аюулгүй байдал хийгээд тухайн жолоочид туслах системүүдээр хөгжөөд тэгээ автомат ухаалаг гэдэг байдал руу хөгжөөд эхэлсэн. Тэгэхээр бид нар одоо нөгөө 10 жилийн өмнөх одоо 20 жилийн өмнөх гарсан машиныг те энэ өстө ясаатай машин гэх үү эсвэл яг тэр технологиудыг бүгдийг шингээсэн шинэ хэрнээсээ түнтэй үүн тэнцвүүц ийм машинуудыг сайн машин гэх үү гэдгийг бас бодох хэрэгтэй болцсон цаг үе ихгүй хэдвгээр зуунд явж байгаа байлээ. Тэгэхээр сайн моторсын хамт олон бол Монгол хүнд шинэ машиныг өгье гэдэг. Шинэ юм сайн юм гэдэг чинь шинэ юм а гэсэн үг тий. Тэгээд энэ 10 брендийн 30 гаруй загварын автомашиныг оруулж ирж байгаа. За энэ дунд нөгөө хүмүүс хэрэглээгээ бодож машин авдаг юм ухаалаг үе эхэлсэн байхгүй. Би жилдээ ганцхан удаа хөдөө явдаг гэж би тийм 4-5 мянган мотортой тэр том хөдөлгүүртэй тэр том машиныг хотын зогсоолгүй газар би унаад яах юм бэ гэж боддог ийм үе эхэлсэн. Бид нар нэг Японд 10 сард очсон шүү дээ тий. Тэгэхэд Японд ерөөсө 600 одоо юуны багтаамжтай те 1.5 хөдөлгүүртэй болсон 600-ны хөдөлгүүртэй тийм машин л ерөөсөө битүү унж ийн хүмүүс. Тэд нар яах юм бэ? Тэр 5-6 мянгаыг унаад уул хадруу тавих шаардлага байхгүй байгаа учраас ингэж амьдарч ийн хүмүүс. Тэгээ байгальтаа ээлтэй байна. Яг ийм нөхцөл рүүгээ ер нь бол борчоод байгаа. Яг хөө тэгээд энэ 10 брендийн 30 гаруй загварын автомашиныг бас сонгохдоо Монгол орны энэ амьдралын монголчуудын амьдралын хэм маяг замынхын нөхцөлийг цаг уурынхын нөхцөлийг бодолцоод тэр хасах 40 нэмэх 40 хүртэл ямар автомашинууд эсээд байна те. Гэх мэтлэн энэ зүйлсийг хараалцж хагаад одоо хятадын номер 1 экспортлог Cherry Group-ийн одоо энэ Читүр гэдэг брендийн автомашинууд болно. Тэгээд дээрэс нь хятадын хамгийн чанараа тэргүүлдэг энэ Хунчи брэнд, Bistune брендийн SUV английн хятад автомашинууд. Тэгээд энэ цахилгаан 100% цахилгаан автомашинуудыг эсвэл 1.5 турбо, 2 турбо хөдөлгүүртэй автомашинуудыг гээд маш олон янзын автомашинуудыг оруулаад ирж байгаа. Тэгээд дээрэс нь машин орж ирлээ сайхан байна. Гэхдээ энэ машинд засвар үйлчлэгийг яах юм бэ гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр манайхан бол найдвартай юм авах хүсэж шүү дээ. Тэгвэл та ямар ч автомашин худалдаа авсан бай 5 жил эсвэл эхний 100,000 км хүртэх засвар үйлчлэгийг нь сайн мотор сайн хамт олон хариуцсан.
Борлуулалтын дараах тосмоос солих гэх мэт бүх үйлчлэгийг хариуцна. Баталгаа цэлбэг хэрэгслийн нөөц, захиалгыг хариуцдаг. Машины дагалдах хэрэгсэл болон нэмэлт тоноглолтыг хариуцна. Сонгосон машины зээлийг бүтээх асуудлыг бүрэн хариуцна. За тэгээд одоо миний хувьд бол энэ житүүр X1 маркийн автомашиныг аваад жил гарan унчлаа. Одоо жил гарan унахад би нэг 11,000 орчим км явж байна. Тэгээд энэ хугацаанд би тосоо одоо 2 удаа солиулсан. Тэрийг бол одоо цаг нь болчлоо. Таны хэдэн километр төр ингээд залгаал тэгэл очиж солиулждаг. Өөрөөр бол одоо ямар нэг гасан том гэмтэл бол байхгүй байна. За тэгээд шоурум дээр та бүхэн мань очиж сонирхыг гэх юм бол хуучнаар Heat 1 буюу Cine телевизийн байранд байгаа. Утас нь 7010 8855 7010 8855 гэж байгаа. Тэгээд сайн моторс гэдэг та бүхэн манаас пэйжийг нь хайгаад болох юм бол юм улаан логотой сайн моторс хамт бол юм пэйж байж байгаа шүү. Дэмжин ажиллагаа та бүхэндээ талархлаа илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр одоо нэг ижилсэн ижилсээгүй те дайсагналцсан дайсагналцаагүй гэдэг одоо нэг юм нэр томьёонууд гарч ирж байгаа сте те. За энэ нэр томьёогоор үндэслээд бол яасан бэ гэхээр нөгөө овг аймагуудаа ялгаж нэрлэж эхэлсэн. Жун D гэл ингээд нэрлээ явчихж байгаа штэ. За тэгэн гол тэднийг тодорхойлохдоо юу хэлсэн бэ гэхээр D болон жунчууд чон адилхан те чонтой адилхан гэж байгаа байхгүй. Тэдэнд хизээч итгэж болохгүй. Хаягдмал залах уу? Тэднийг эрхэн үзэж үйл болно гэж. Ингэж тэмдэглэсэн нь болохоор тэдний одоо нөгөө нэг тий ер нь үйлчлэлийн тухай ойлголтын тухай амар том сегмент үе мессеж болж байгаа байхгүй. За тэгэхээр энэ цаг хугацааны ирэхээр нөгөө нүүлчид зэрлэг бүдүүлэх юм их ойлголт болов тий. Ингээл цаг хугацаа явсаар гал ингээл хятад олон нэг өөрсдөө ертөнцийн төв үзэж байгаа хүмүүс чинь зах хязгаарын улс орнууд чинь тэгж харагдаад эхэлж байгаа. Тэгэхээр энэ нь бол ер нь бол нүүлчдийн талаар одоо нэг явуулах төрийн бодлоготой заавал авч үзэх ёстой нэг эртний хятадын төрт улсуудын түүхэндээ дандаа нөгөө дайсагналцах эсвэл одоо хооронд нь цохилцох те хооронд нь одоо эвдэлцүүлэх гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд яваад эхэлсэн. За ингээд нөгөө зэрлэг бүдүүлэг гэдэг дууддаг байсан нь нөгөө өрнөдийн түүхчдийн нөгөө нөлөөнд нь бас те ороод эхэлсэн. Мэдээж нөгөө яг тухайн үеийн өрнөдийн түүх бол юу болж исэн бэ гэхээр нөгөө колоничлалын үе байгаа шүү дээ 17 18 дугаар зуунд чинь. Тэгэхээр эн чинь улс төрийн нөгөө сэтгэлгээ нь өөр болчихж байгаа. Дээрээс нь түүнд яг суурилсан юм антропологийн юм онол ингээ бий болоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд эхлэхээр л нөгөө нэг яг Европод ч гэсэн за энэ бол хуу буюу бүдүүлэг зэрлэг гэдэг ард түмэн гэдэг зүйлийг яриад эхэлж байгаа байхгүй. За энэ гэхдээ арай өөр шүү гэдэг зүйлийг гаргаад ирж байгаа. За одоо бол бас ингээд Сямбэ те. За яг энэ тухай бол ингээ Гүнжин Сүхбаатар руугаа бол бас тавтжилж байгаа байхгүй. Яагаад тэдний ингээ Дунхуу гэж нэрлсэн бэ гэдэг зүйлийг яргад хэлж байна. За гэтэл бол яг Гүнжин Сүхбаатар бол Сямбэ гэдэг бүтээлтэй болвол ер нь бол хуу хэмээх үг бол тий ер нь эртний үйлчлэлтийг бол басамжилж дорвжилсан нэр юм ба. За тэд бол хайр улс орнуудыг тий ингээд нэрлэхдээ тусгайлан заасан нэр байдаг. Харин тэр нэрийг дахин дуудахдаа араас нь хуу гэдэг үгийг хэлдэг гэж байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол хүмүүн нарын хэлдэг одоо нэг хүмүүн нарыг хэлээд байна. Бас нөгөө Сямбыг хэлээд байна тий. Яагаад вэ гэхээр энэ нь өөрөө хуу гэдэг нь зэрлэг бүдүүлэг. За тэгэн гут нь дунхуу гэдэг нь дорнод хуу буюу дорнод зэрлэг бүдүүлэг гэдэг зүйлийг яриад байна гэдэг зүйл байна. За гэтэл энэ дунхуу гэдэг үгийн талаар бол яг хэр их тий судалсан бэ гэдэг зүйл яриад байгаа. За энэ талаар бол янз янзын эрдэмтдийн маш олон судалгаанууд байдаг. Гэхдээ энэс бол яг орчин цагт бол маш олон эрдэмтдийн одоо дэмжлэгийг авсан эрдэмт бол Японы эрдэмтэн Ширитори байхгүй. За энэ хүн бол за дунхуу гэдэг чинь дун буюу зүүн, хуу буюу одоо зүүн буюу дорнод тий. За тэгээд хуу буюу зэрлэг бүдүүлгүүд дорнод зэрлэг бүдүүлэг тий энэ гисэн утга санааг илэрхийлсэн байна гэдэг зүйлийг ярьсан учраас энэ бол одоо яг л нөгөө хуу гэдэг үгний бас л тайлбар зүйл гэдэг зүйл ярьж байгаа. Бас энэ ши юу хэмээх ингэ зохиолодог байгаа байхгүй. За энэ дээр бол хуу хэмээх үгийг тайлбарлахдаа бол энэ хуу хэмээх үг бол тий цин хан улсын үед бол нүүлчдийг хуу гэж нэрлэдэг байсан. За тан улсын үед бол түрэг гэж нэрлэдэг байсан. Харин сүн улсын үед хятан гэж нэрлэдэг байсан. Харин 13 дугаар зууны үед бол татар гэж нэрлэдэг байсан гэж байна. Тэгэхээр эдгээр бол бүгдээрээ л яг л нэг нэрийг маш олон янзаар хэлж байгаа үйл явдлыг хэлээд байгаа маа гэж. Тэгэхээр энэ бол бодоод үзэх юм бол ерөөсөл дандаа л ингээд нэг зүгээр л хилээ явчих байгаа тийм. Тэгэхээр энэ бол хятад бол умардын нүүдэлчдийг дотор нь бол хуу, дун хуу, лин хуу гэд ингээд англиар нэрлэж байгаа нь болохоор модон шанийг үеэс хүмүүчүүд бол нэг хүчрэгчээд бусад улс үндэстнүүд ингээд нэрлээд аваа явчихж байгаа шүү дээ. Эзлээд аваа явчихна. За аваа явчингууд чинь одоо хүмүүчүүдийг л нийтэд нь хуу гэж нэрлэж байгаа. Тийм. Тэгэхээр одоо нэг дунхуу гэдэг нэр томьёо тий байхгүй бол ийм зүйл яваад байгаа гэсэн. Тэдний хувьд нэрлэж байгаа л тийм шүү дээ тий. За одоо Сямбэ буюу Сямбыгийн үг дээд дунхуу тий. За дунхуу гэдэг нэр түүхэнд яг хизээ гарч ирсэн юм бэ?
Хамгийн анх дурдсан нь ямар юм бэ гэдгийг бас л эрдэнэт судлаачдын маш олон янзын таамагуд байдаг. Гэхдээ энэ таамагуд дотроос бол яг энэ байлдаанд улсын үед бичигдсэн. За энэ эртний хятадын улсын түүхүүд чинь нэг ус мөхлөө дараагийн ус гарч ирлээ шүү дээ, тий. Мэдээж нөгөө усаа мөхөж гарч ирнэ шүү дээ. Гэхдээ тухайн улсынхаа түүхийг заав бичдэг байхгүй. Тэг түүхийг бичүүлдээдэг. За ийм нэг соёл байгаад шүү дээ, тий. За тэгэхээр тэр бол байлдаанд улсын үед бичигдсэн Жоо улсын судар гэж байгаа байхгүй. Ижоо тий. Ижоо судар гэдэг. За тэгэхээр нөгөө Жоо усаа мөхөж гарч ирсэн байлдаанд ус тий. За энэ бол Жоо улсын судар. За энд бол Жоо улсын тахилын ёслол гэж байгаа байхгүй. Тахилын ёслолд дөрвөн зүгийн улс аймгийн төлөөлөгчд оролцдог. За оролцдог бөгөөд Дунху, Жүн, Хүннү зэрэг умардын олон уг саатнуудын илж төлөөлөгч нар оролцоод тахилын ёслолын гаднах тавцангийн хойд талын зүүн хэсэг гэж байгаа байхгүй. Хойд талын зүүн хэсэг игнэж зогсоод өөрсдийн одоо нутгийн ховор сонин зүйлүүдийг өргөн барьсан гэж байгаа. За тэгэхээр тэр Жоо улсын тэр том юм болж байгаа тэр том юмд нь одоо нүүдэлч дэрж оролцсон байгаад байна шүү дээ, тий. За оролцоод ингээд тахилын ёслолд оролцсон. За энэ тахилын ёслолд оролцохдоо бол Дунхуу нар бол юу бэлгэлсэн бэ гэхээр хүрэн баавга өргөн барив гэж байгаа байхгүй. Дунхуу нар хүрэн баавга өргөн барив. Харин уулын жуун нь болохоор жунгийн буурцэг өгс гэж байгаа. Харин нохой жун бол алаг адуу. Тэр нь болохоор юм улаан дэлтэй, цагаан биетэй, нүдэн шижир алт мэт гэрэлтэн. Үлзий чар өнгөт хөлөг хэмээн нэрлсэн гэж байгаа байхгүй. За тэгээ энэ үйл явдлууд нь бас тий хүнүүг нь тухайч гарч байгаа. Хүнүү нар юу бэлгэлсэн бэ гэж банхар, нохоо бэлгэн төгсөн гэж байгаа байхгүй. За тэгэхээр одоо энийг нийлүүлээд үзэн гоо чинь Дунхуу гэдэг нэр гарч иж. Дунхуу өөрөө хүрэн баавга өргөн барьсан гэдэг тий. Энэ түүхэн сурвалжууд болвол яалчгүй одоо нөгөө нэг Дунхуу хэмээх нэрийг бол хамгийн анх гэд түүхэнд тэмдэглэж үлдээсэн үйл явдал мөн гэж яриад байгаа байхгүй. За тэгтэл бас яг энэ Шан улсын судар ИИ-ний төрийн бэлэг хэмээх бүлэгт гэж байгаа байхгүй. Дунхуу нар Тэмээ, Цагаан хаш, Зэрлэг адуу, Хулан, Луус сайн нумаар өргөл өгөхийг шаардсан гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо би энийг бол яг магадгүй алдж магадгүй хэрвээ алдвал намайг уучлаарай тий. Манжийн үед нөгөө 9 цагааны алба гэж байсан шүү дээ тий. 9 цагаан алба буюу 1 цагаан Тэмээ 8 саарл морийг Манжийн эзэн хаанд үнэнч гэдгийг ингээ илэрхийлж байна. Энэ үйл явдалтай нэлээд төстэй санагдаад байгаа. За тэгэхээр сая нөгөө нэг Дунхуу аймаг тэр Жоо улсад ч юм уу тий. Одоо ингээд бэлэг сэлт өгж байна. За энэ бэлэг сэлт өгснийхаа дагуу одоо үнэнч гэдгээд нэг зүйл ингээ харуулдаг шүү дээ. За тэгэн гут нь тэрнээс буцаагаад нөгөө хаанаас гэсэн үг шүү дээ тий. Одоо Манжийн хаанаас буцаагаад нөгөө маш их хэмжээний бэлгээр шагнадаг гэсэн байгаа байхгүй. За энтэй адилхан бэлэг шагнана. Тэгтэл тэр бэлэг шагнах чинь нөгөө нэг хүслийн чагсаалтаа өгнө шүү дээ. За бидэнд бол тий Цагаан хаш, Зэрлэг адуу, Хулан, Луус, сайн ном өгөө гэд ингэж хэлсэн байх магадлалтай юм шиг санагдсан. Тий. За тэгэхээр Дунхуу хэмээгч бол яг л нөгөө тий эртний тэр байлдаанд улсын үед бол зүүн хойд нутгаар нутгалж исэн ийм зүйл байгаа. За тэгээд Дунхуу хэмээх нэр бол түүхэнд хэдийн үеэс тодорч гарч ирсэн талаар бол маш олон судлаачид бол өөр гэсэн судалгаандаа тий үндэслээд таамагуудаа дэвшилсэн байдаг аахгүй. За эдгээр таамагуудыг ер нь үндэслээд үзэх юм бол ер нь тэр эртний хятадын байлдаанд улсын үе буюу нийтийн дооллын өмнөх 475 оноос 221 онд Цин гүрэн байгуулагдах үед л байсан байгаа. За энэ талаар бол нөгөө нэг Хүннүгийн түүхийг бичсэн Сямацны түүхэн тэмдэглэл гэж байгаа тий. За энэ түүхэн тэмдэглэлд бол бас тодорхой дурдсан байдаг шүү дээ. Энэ юу вэ гэхээр яг энэ үед Дунхуу хүчрэгжин Юэжэ цэцгэлэн мандаж байсан бөгөөд Хүннүгийн шанив түн байв гэсэн. За тэгэхээр энэ бол төмөнгийн үеэс бол Хүннүгийн тэр угсаа залгамжлах асуудал тодорхой байсан гэхээр Дунхуу бол бас л хүчрэг улс орн байсан гэдэг зүйлийг хэлээд байгаа. За Зин улсын бас нэг судрын тий 108 дугаар бүлэгт Муянгүйгийн намтард гэж байгаа байхгүй. Дунхуу нар Хүннү нартаа нэгэн үе мандан гарсан бөгөөд ном сумт цэрэг 2 бом буюу 200 мянган цэрэг гэдэг. За энэ бол Турк улсын одоо хамгийн хүчрэг байсныг бас харуулдаг шүү дээ тий. За энэ бүхнээс үзэх юм бол ер нь Дунхуу гэдэг бол Сямбигийн үг дээдэс тий. Тэгтээ Дунхуу дотор бол нөө Сямби, Ухаан тий, Тобо, Дугуйхун гэдэг эдгээр овг аймагуд бас байсан. Тэгээд энэ нь дараадаа ингээд те төрт улсуудаа заламжилж гарч ирсэн гэдгийг бас давхар бодох хэрэгтэй байгаа. За тэгэхээр одоо яг үндсэн гол өнөөдрийн сэдвийн зангидсан зүйл гарч ирэх хэрэгтэй байхгүй. За энэ юу вэ гэхээр мэдээж модон шөнийн хаан ширэн суусны дараа бол Дунхуу аймаг
хүчрхэг байсан учраас нэг шаардлагуудаа тавьсан. Энэ шаардлагуудын улмаас Дунхуй аймаг мэдээж модод буц охилсон учраас тэд нөгөө нэг хүчрхэг эзэнт гүрнээ байгуулах хувь заяа нь ахаад Хүннүгийн захиргаанд орсноор 300 гаруй жилээр хойшоо тавигдах үйл явдал гарч байгаа бөгөөд энэ нь нэг Хүннүг мөхөөсөн ч гэсэн дараа нөгөө Таншихуагийн удирдлагын дор Сиамбичууд мандан гарч иртлээ бас л ингээд нэг маш удаан цаг хугацааг авч үлдсэн байгаа. Тэгээ эртний хятад сурвалж өчгд бичсэн байгаа байхгүй. За энэ Сиамби. Тэгээ бас Ухаан гэж байгаа За тэгэхээр энэ Сиамби Ухаан хоёр бол яг тэр ёс заншил гэж байгаа байхгүй Ёс заншил, ах уй, амьдрал, хэл соёл энэ бүх зүйлүүд нь яг Хүннүтэй адилхан. Төстөө. Тэр Сиамби Ухаан хоёр бол яг адилхан. Гагцгүй нэг юм жаахан ялгаа байгаа гэдэг иймэрхүү зүйлүүдийг тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгэхээр эдгээрүүд бол яг л нөгөө монголчуудын үг дээдс мөн гэдэг юм бол бас баталгаа байгаа байхгүй. Сиамбиг бол ер нь Сиамби бол жужааны бас үг дээдс болж байсан. За ингээд дараа хятантай холбогдно. За бас хамаг Монголтой холбогдно. Энэ бол яалчгүй монголчуудын үг дээдс гэдэг нь бол нэгэн тодорхой болсон зүйл байгаа байхгүй. Тэр нөгөө байрлал газар нутгийг нь манайхан харчихлаар их тодорхой болох бах Тэгээд тэр нүүдэлчдийнхэн соёл нь, хэл нь ахуй амьдрал бүх юм нь адилхан байгаад ирэхлээр чинь мэдээж хоорондоо одоо ингэж хин газар нутгт дээр хин босчих вэ гэсэн тийм өрсөлдөөн дайндлууд их л явж байгаа үе шүү дээ Тэгэл яг өөрийнх нь давж гарч ирсэн усууд нэг 2-300 жилээр толгойлж явж байгаа л тэгэл бутраад буудаг дараагийнх нь үе гарч ирдэг Хаан очиж энэ рүү тэр жигт нь одоо өөр улсын одоо нөлөөнд ороод ийшээгээ газар нутг руу орж газар нутгаа тэлээд энэсийг авцсан бол бас юу болох байсан. Тэгэхэд тэр дунд Сиамби хамгаалаад уугуул нутгаа аваад үлдчихэж байгаа хэлбэр байхгүй. Бас нэг сонин зүйл байгаа байхгүй. Энд нөгөө хамгийн анх одоо нөгөө модон шинийг үед чинь тэр Дунхуй аймаг нөгөө шаардлага тавьж байгаа За тэгээд газар нэгсэн шүү дээ. За тэр газар нэгсэн гэдэг нь болохоор яг түүхэн суулжид 1000 ли гэж байгаа байхгүй. За энэ нь бол одоо орчин цагт бол 400 орчим километр зай гэсэн үг байхгүй. За. Тэгээд тэр зай дотор бол хинч амьдрдаггүй байхгүй. Хүмүүч амьдрах ёсгүй, Сиамбич амьдрах ёсгүй. Тэр газрыг л үг гэдэг байгаа байхгүй. Яг үржин шим муута зоотагээ яриад байгаа шүү дээ. Тэр хэмжээсээр нь бодоод үзэх юм бол энэ чинь өргөн уудам нутаг байгаа хаас дээ. Тэр өргөн уудам нутгийг хэн алдахыг хүсэх тийм үү? Тийм байна. Маа тэгэхээр дорндын тал мал руу ч юм уу тийшэл газар нутаг байх гээд байна да. Ер нь тэгэхээр тэрнээс цаашгаа байсан тэр хэсгийг даваад наашгаа хүннүү байсан гэдэг ч юм уу. За энэ их сонирхолтой байна. Бүр зогсоомооргүй л байна. Сонсоол баймаар байна. Тэгээд даанч нэвтрүүлгийн маань цаг энэ хүрээд өндөрлсөн байна. Дараагийн дугаар дээр илүү гой сонирхолтой зүйлүүд гарах бах. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар бол Ногоон ирээдүйг хөгжүүлэх үрээтэй MMS компани маань хамт олон оролцлоо. За мөн ивент тгчээр маань Монгол хүнд шинэ машин үрээтэй Сайн моторс хамт олон маань оролцлоо. Нэвтрүүлгийн маань та бүхэнд NTV телевизээр болон Одон өндөр радио 83.3 107 гэсэн хослогооноор хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарыг бэлтгэн өргөссөн Амиа сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За баярлалаа.